Дээрээс нь бас ингээ ховц сунар ойр зүрийн мөнгө ингээд 6 сая гаруй төгрөг нөхрийнхэн дансруу шилжүүлээд авсан байгаа. Нөгөө нөхрийнх нь эхнэр нь нөхөртөө итгээд за тэгсэн чи яасан бэ гэхээр яг тухайн үед 6 сая гаруй төгрөг ингээд дансруу наваад ирэнгүүт нөхөр нь ингэж бодсон байгаа. За би одоо энэ мөнгөөр томхон шиг бооцоотой тоглоод ахиухан шиг мөнгө хожоод тэгээд энэ жижиг сажиг өрөө дараад одоо ингэж тоглох болио гэж бодоод ингээд тэр дүүгийнх нь сургалтын төлбөрийг бүгдийг нь тоглоод алдчихсан. За эндээс юу ажиглаж байна вэ гэхээр мөрөдө тоглоомын хамааралтай болж байгаа хүн өөрийнхөө биш мөнгөөр тоглож эхэлдэг. За энэ яг ингэж эхэлснээс хүн ингээд бүр одоо жоохон тийм хүн төлбөрийн донтолтынхаа маягаар хэлбэрлүү орж ийнэ гэсэн үг. За энэ явдлаас болоод мэдээж гэрт нь хэрүүл маргаан үүссэн. Одоо аль талынх нь аав ээж тэр хөргөндөө өөрийнхөө төрсөн хүүд итгэхээ байсан, эхнэр нь хүртэл хөрдөө итгэхээ байсан, байнгын одоо хэрэлдэг болсон тий. За ингээд нөгөө бие давхар эхнэрийнх нь одоо бие нь муудаж гэлсэн тий. За энэ бүх асуудууд гарч ирсэн байна. За тэгэхээр энэ дээрс яг юу гэж анхааруулах гэдэг нь вэ гэхээр мөрөдөө тоглож баяжин гэсэн ойлголт байхгүй. Энэ одоо бодлоо авч явах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар та бага хэмжээний өртөө байсан гэсэн тэр өрөө тоглож дарна гэж үнэхээр бодлаа. Эн чинь бол яг л нөгөө нэг гидсийн үсгэхгүй, гэрлүүн буцаахгүй гэсэн тийм одоо итгэл үнэмшил байгаад байгаа.